За би тэгээ нэг юм хэлье. Одоо Ted Cruz тийм. Та нар Израиль дээр нэгдээд зогсохгүй юм бол би та нартай хамт зогсохгүй. Одоо бүр ингээд Америкчуудыг хаяад одоо Америк улсын их хурлын гишүүн өөрийнхөө нутагтаа орохгүй байна. Хэний талд орж байгаа юм бэ гэх юм бол гадны засгийн газар руу орж байгаа гэсэн үг. Өнгөрсөн 7 хоногт нэг ерөнхий сайд ер нь бол будаа болцсон байхгүй болцсон. Өөр нэг ерөнхийлөгч бараг амиа орсон байж магадгүй. Улс төрийн карьераа орсон байж магадгүй. За хэний тухай ярьж байгаа юм бэ гэх юм бол багын найзууд, замын андууд, Трампын аав, Нетаньяхугийн аав ч гэсэн хоёулаа найзууд байсан. Тэ? Тэгээ хэний карьер дууссан бэ гэх юм бол ер нь бол Нетаньяхугийн карьер нь дууссан гэсэн үг. За олон улсын International Justice Court дээр олон улсын шүүх дээр ч гэсэн гэмт хэрэгтэн авилга авсан. Тэ? Авилгын хэрэг мэрэг Израиль дотор аль хэдийн үүссэн байсан. Тэгээд Иран руу пуужин явуулахдаа Ираны улс төрчийг устгахаас өмнө Ираны цэргийн албахан тий хамгийн дээд түвшний цэргийн албахан алхаас өмнө Ираны цөмийн технологи судлаач нарыг бөмбөгдөхөөс өмнө 2 хоног үлдсэн байсан Беньямин Нетаньяху. 2 хоногийн дараа Нетаньяху Израилийн их хурл дотор тий судлаа алдах байсан. Суудлаа алдчих юм бол ерхий сайд байха болчих юм бол цагдаа шүүх авилгын хэрэг гих мэдшин юм болох байсан байхгүй. Тийм учраас Беньямин Нетаньяху бас энийг яагаад хийсэн бэ гэвэл өөрийнхөө амиа аврахын тулд Израилийг иранчуудаас аварсан баатар дүрлүү орохын тулд ерөөдөө энэ үйлчлэлийг хийсэн гэж байгаа. Яагаад бас тэгсэн бэ гэх юм бол хугацаа байхгүй байсан. За тэгээ хугацаа байхгүй байсан гэдг нь Америкчуудтай сайн яриаггүй, Дональд Трамптай бас энийг олигтойхон шиг яриаггүй. Яагаад вэ гэх юм бол Америкчуудын зэвсэг, онгоц, бөмбөг, технологи тэр том онгоцыг зүүдэг завь маяг carrier fleet байхгүйсэн. Тэгээ Middle East дотор байхгүйсэн. Хаана байсан бэ гэх юм бол Тайван Хятадын ойрхон байсан. Одоо л Америкчууд тийшээ татж байгаа. За тэгээд ерөнхийдөө өнгөрсөн 7 хоног хэдүүлээ юу арсан бэ гэх юм бол Беньямин Нетаньяхугийн карьер ерөнхийдөө дуусаа. GG bye bye. Тэгээд Трамп яарад Иран руу дайн зарлаад урт хугацааны Ираны дайн эхлүүлчих юм бол бас Дональд Трампын карьер дуусаа. Юу болж ирсэн бэ гэх юм бол бас Трампын талдаа нэг амар том алдаа гарсан. Трамп өөрөө өөрийнхөө юу гэж бодож байгаа юм бэ гэх юм бол би бол мага. Та нэг малгайг хар. Donald Trump B бол MAGA. Make America Great хөдөлгөөн бол B шүү. B учраас Make America Great Again юу юм бэ? Энэ нам юу юм бэ? Энэ улс төрийн хөдөлгөөн юу юм бэ? Бид нар яг юу хийж байгаа юм бэ гэх юм бол B шийднэ гэсэн андуурсан байсан байна. За бас юу ойлгохгүй байгаа юм бэ гэх юм бол Израильчууд ялагдж байгааг нь бас ойлгохгүй байх шүү байна. Donald Trump. Яг гэх юм бол Израильчууд арчигдж байгаа, бөмбөгтөө дуусч байгаа. Израиль улсын эдийн засаг хог дээр өсөрч байгаа. Тэр статистикууд удахгүй гарч ирнэ. Тэгээд ер нь бол Donald Trump бас нэг юмыг сайн ойлгохгүй байна гэдэг чинь эндээс одоо хэдүүлээ хамт сонсцгоо. Mr. President, the Iranian foreign minister this afternoon said if the U.S. is serious about negotiations, that you would call up Israel and request that they stop their airstrikes. За Иран улсын гадаад хэргийн сайд юу хэлсэн бэ гэх юм бол Америкчууд жинкнээсээ сериозны дипломат харилцаа энийг зогсоох хүсэлтэй байгаа юм бол Америкчууд зүгээр Израиль руу уцаар яриад Ираныг бөмбөгтгөө зогсоо гэж хэлэх ёстой юм биш үү? Will you make that request? За та тэгээд Израиль руу яриад пуужин бөмбөг шидэхэ боллуулах юм уу? Well, I think it's very hard to make that request right now. If somebody's winning, it's a little bit harder to do that. Сонголтой. Тэгээд Трамп юу хэлж байна гэх юм бол Израильчууд амар амжилттай Ираныг бөмбөгдөж байгаа. Израильчууд ялж байгаа. Тэгээ одоо ялж байгаа. Одоо ялалтын зам дээр явж байгаа хүнийг зогсоо гэж хэлэх нь амар хэцүү гинэ. If somebody's losing, but we're ready, willing and able and we've been speaking to Iran and we'll see what happens. Тэгээд Иранчууд Америкчуудад итгэхэ болцсон л та. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За хамгийн өндөр орлоготой мэрэгчл юу бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3 4 5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг их юм тэд нар тийм өндөр эрэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль
санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Хиймэл ухаан, онлайн худалдаа, UI UX, software development. Тэгээд төгснөхийн дараа мараг баттай ажлын байртай болчихно. Энийг талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео нийцлэгээр үзье. Гэхдээ хэдүүлээ одоо ер нь бол Benjamin Netanyahu-ыг хэдүүлээ харцгаая. Энэ body language тий. Яг гэх юм бол Израиль тий хардаа банкуд, цамхагууд эдийн засаг бөмбөгдсөн. Тий. Тэгээ хүмүүс эдийн засагч нар юу ярьж байна гэх юм бол Израилийн эдийн засаг бүр ингээд таг зогссон заяа. Тэгээ одоо ерөөхдөө 30%-аар агшиж байгаа. 30%-аар агшиж байгаа. Энэ өөрхөн энэ бүсгүй бас дэлгүүр нь байхгүй болсон. Гэх мэт энэ түүхнүүд зөндөө гарчиж байгаа. Тэ? Нефтний үйлдвэрлэл, тээвэр, худалдаа, офисын талбай, ажлын байрууд нь байхгүй болоод тэгээд нэмээд юу болж байна гэх юм бол Израиль улс хүн амгүй болж байгаа. Окей. Украин бас яг адилхан юм алдаа хийсэн. Украин бас юу болж байгаа юм бэ гэвэл эдийн засаг байхгүй болж байгаа. Тэгээд Израилийн эдийн засаг дотор юм бүтээж байсан, юм судалдаг байсан, юм барьдаг байсан. Тэ? Тэр компаниуд нь ч байхгүй, одоо хүн хүч байхгүй. Одоо тэрийг энэ Netanyahu баг зэрэг анзаарчих шүү. Та ингээ body language-ийг хараарай. Тэ. Ард нь дахиад байшин нурж байгаа байхгүй объект. Тэ хартаа нүрийг хар. Энергийг хар. Энэ дайныг эхлүүлж явах та тэ. Энэ царай хайжсан. Тэ энэ царай байхгүй. Ямар царай болцсон бэ гэх юм бол энэ Netanyahu-гийн энерги одоо байхгүй. Карьер нь байхгүй. Тэгээд одоо юу хийх юм бэ гэх юм бол ерөнхийдөө Donald Trump өөрөөх аврах хэрэгтэй. Яг гэх юм бол энэ Иранлын дайн руу ороод ирчнэ гэх юм бол Оросууд араас нь гарч ирнэ, Хятадууд гараад ирнэ. Энэ бол нэг 5-10 жилийн дайн болно. Дахиад хэдэн их $80 алга болчихно. Тэрнээс өмнө юу болох юм бэ гэх юм бол MAGA, Make America Great Again, Republican нам ард түмэн Америкчууд, ерөнхийдөө еврейчууд энэ дайнд дургу. Тэгээд дараагийн сонгуул дээр Donald Trump арчигдана, Donald Trump failдна. Donald Trump-ийн нэр хүнд гэсэн юм байхгүй. Тэгээд нэг л юм тодорхой. Тэгээ нэг л юм тодорхой. Donald Trump мундаг. Donald Trump нэг талдаа гайхалтай, амжилттай, улс төрийн инстинкт сайтай. Тийм ээ? Гэхдээ Donald Trump бас юу юм бэ гэх юм бол амар том толгойтой, амар том эготой. Тэгээ Donald Trump юу мөрөөдөж байгаа юм бэ гэх юм бол миний зүгээс ингээ харах юм бол өөрийнхөө тэр legacy заяа, өөрийнхөө нэр хүнд түүхэн ном дотор ормоор байна. Тэ хамгийн мундаг Америк ерөнхийлөгчийн нэг нь болмоор байна. Тэр comeback story намайг алах гэж үзсэн. Би Америкийг буцаагаад супер болгосон. Тэрийг бодож байгаа учраас тэ MAGA гэх мэдчихна. Гэхдээ дэндүү том толгойтой болохоор түрүү ярьжсэн юм юу юм бэ гэх юм бол би MAGA шүү. Би энэ нам шүү гэсэн андуурсан байх шиг байна. Гэхдээ тэр бол үнэн биш ээ. Тэрийг Donald Trump бас одоо ойлгож эхэлж байгаа. Яг гэх юм бол өнгөрсөн 5-6 хоног тэ Donald Trump ерөөхдөө царцсан байсан. Яагаад царцсан байсан бэ гэх юм бол дэмжигчнэр нь ард түмэн тэ Elon Musk, Steve Bannon гэх мэт шин бүгдээрээ ерөөхдөө сандраад Donald Trump ярьсан, Donald Trump-тай уулзсан. Өчигдөр жишээлбэл Steve Bannon Donald Trump-тай уулзаж нэг жижигхэн ярилцлага хийсэн байна. Steve Bannon хин юм бэ гэх юм бол 2016 онд Donald Trump-ыг ерөнхийлөгч болгосон. Гэхдээ Steve Bannon тэ Steve Bannon-ыг ерөөхдөө MAGA Make America Great Again-ийн хөдөлгөөний үүсгэн байгуулагч гэж хэлж болно. Steve Bannon дараа нь тэ энэ хөдөлгөөнө гаргасныхан дараа хилээ хаах хэрэгтэй юм байна. Цагаачин нэр боловсруулах гаргах хэрэгтэй юм байна, тэ. America First. Тэ. Дайнуудыг зогсоох хэрэгтэй юм байна. Өөр улс орнуудыг ингээ санхүүжүүлээд дэмжих болох хэрэгтэй юм байна. Ерөнхийдөө Америкчуудынхаа төлөө Америк дотроо бүх хөрөнгө олт, бүх хичээл зүтгэлээ гаргах хэрэгтэй юм байна. Гадны орнууд биднэрт хамаагүй гэсэн хөдөлгөөнийг ерөөхдөө санаачилсан. Дараа нь Donald Trump-тай уулзсаны дараа wow энэ guy амар харизматай юм байна. Энэ guy, энэ Donald Trump манай гол дүр болох боломжтой юм байна гэд Donald Trump энэ MAGA-гийг ерөөхдөө хүлээж аваад MAGA-гийн гол дүр болсон байхгүй юу? Тэгээ одоо Steve Bannon бол ер нь бол Donald Trump-ийн карьерийг аврах гэж яриад явж байгаа. Тэгээ өчтөр ярьсан юм айгүй сонирхолтой. Израиль руу хандаж нэлээд хурц үг хэллээ. Now the other chances kind of mangled because the Israelis and Bibi move this to what they moved it to and let's have an adult conversation. За тэгээ өөр энэ маргааныг шийдвэрлэх. Тэгээ гарц гарлаа нь ерөөхдөө жоохон байхгүй болсон. Яагаад вэ гэх юм бол Benjamin Netanyahu, Израиль, тэгээ
би даасан нэг өөрөө шийдвэр гаргаад тий одоо тэгээд тэр бүтгүү болж эхэлж байна. To regime change or regime destruction. За тэгээд тэдний гол зорилго юу юм бэ гэх юм бол цөмийн зэвсэг, уран олборлох, уран баяжуулах бла 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 ерөөсөө биш. Тэ Израиль Бенжамин Нетаньяху ямар зорилготой байсан бэ гэх юм бол Ираны засгийн газрыг будаа болох, устгах, тэ солих. Тэ өөртөө илүү таатай, өөртөө илүү оо манипуляц хийх боломжтой засгийн газрыг томилох гэдэг байгаа шүү дээ. А тэгээд тэрэн дээр ганцаараа чадахгүй байсан болохоор одоо Америкчуудыг тийш чирээд оруулах гэж байгаа. That's what he's pitching the other night. Pitching the other night when he said, "This is not America first, America dead." Who in the hell are you to lecture the American people? За. Тэгээд ерөнхийдөө Бенжамин Нетаньяху зургтын урд нь гараад тэ энэ дайнасаа татгалцах нь биднэрт туслах үзүүлэхгүй нь бидний талд орохгүй нь America first биш шүү. America first юу юм бэ гэх юм бол Израиль туслана. Израилийн талд орно. А тэгээ одоо Стив Баннон юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Who are you to tell us what is America first? Чи тэ биднэрт Америкчууд яах ёстой, юу хийх ёстой, аль нэг сонгох ёстой, Америкчуудыг яг юу хийх ёстой чи хэлдэг хүн юм уу? Чи биш ээ. Who are you to lecture the American people? Тэ чи чамд ямар заах, тушаах, ирэх алтан тушаал байгаа юм чам байхгүй шүү. American people are not going to tolerate it. Not going to put up with it. Америкч бид нар энийг твчихгүй, энийг дэмжихгүй. Who are you to jam us into this situation which you knew you couldn't finish the job? Тэгээ чи яг хин юм бэ? Энийг ихлүүлчихэд дуусгаж чадахгүй гэдгээ өөрөө мэдчихэд энийг ихлүүлээд тэгээд одоо биднийг ийшээ татах гэж тэгээ энэ холон бантан лу чи чин хин юм бэ? Or if you can't, go finish it. You got plenty of things. Say, hey, Bannon, don't know his time. We finish, then go finish it. Тэгээ олон юм ярихгүйгээр зүгээр өөрийнхөө ихлүүлсэн юм дуусах. Унтсан хүүхд ойлгохгүй шүү гэсэн утгатай тий. Quit coming to us to finish it. Бид нар дээр ирж ойлгохаа болоо. Тэр 100 санал нийлж байна. Тэгэхээр нэг сонирхолтой нэг гоё юм юу юм бэ гэх юм бол энэ еврейчүүд дэндүү даварцсан. Бенжамин Нетаньяху дэндүү даварцсан. Энэ авилга өгж байгаа энэ Америк улс төрчийг худалдаж авж байгаа энэ хүчтэй мөнгөтэй нөлөөтэй лобби Холливуд гих мэтшин энэ еврейчүүдийн одоо нэр хүнд нь шал дээр бууж байгаа. За энийг би яагаад баттай хэлж чадж байгаа юм бэ гэх юм бол өчтөр Ted Cruz тэ Америк улсын нэг сенатор илтгэл тавьсан. За тэгээд сонсцгоё. Respect for dialogue. I will say this. Эсэргүүцэж байгаа хгүй юу? Израилийг дэмжиж ёсгүй. America first. Эхлээд Америкийг бодох ёстой. Яагаад бид нар Израилийн энэ холо бандны яагаад энэ дайныг бид нар тий оролцоод байгаа юм бэ? To say that some here, not everyone, but some here. Тэгээ та хэдийн дунд зарим нь тий энийг эсэргүүцэж явах шиг байна. Гэсэн чинь заалнаасаа most of us бараг бид нар бүгдээрээ тийм шүү. Тэ Израилийг эсэргүүцэж байгаа. Are so consumed with hate. Тэ Ted Cruz юу ч юм бол та хэд үзэл ядал дээр ингээ хар энергиараа дүүрсэн мэт гэсэн хүмүүс бүү. You cannot address your brother. I will say this. You speak for yourself. If you will not stand with Israel in the За би тэгээ нэг юм хэлье. Одоо Ted Cruz тэ. Та нар Израиль дээр нэгдээд зогсохгүй юм бол No. then I will not stand with you. та нар Израильтэй хамт зогсохгүй юм бол би та нартай хамт зогсохгүй. Одоо бүр ингээд Америкчуудыг хаяад тэ одоо Америк улсын их хурлын гишүүн тэ өөрийнхөө нутагтаа орохгүй байна. Хэний талд орж байгаа юм бэ гэх юм бол гадны засгийн газар лөө орж байгаа гэсэн үг. Одоо жишээлбэл нэг их хурлын гишүүн төсөөл үзчихье заяа. Монголд Хятадын талд ингээ орж зогсоод та нар Хятад талтаа ингээ зогсохгүй юм бол би та нартай зогсохгүй шүү. Ингэж ярьж байгаа хүн гараад ирэх юм бол яах юм? Тэр хүний карьер нь дуусаа шүү дээ. Ted Cruz-ийн карьер ч гэсэн одоо дуусаа. Тэгээ айгу сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ Израиль руу сүнсээ сэтгэлээ зарцсан улс төрч нь одоо бас арч хатнаа. Thank you and God bless you. Тэ энэ
гоё юм гарч эхэлж байна шүү. За гэхдээ эрсдэлтэй хിവэрэ хэдүүлээ харж илээ. Гэхдээ гоё юм юу юм бэ гэвэл энэ даварцсан Бенжамин Нетаньяху байхгүй. Израильчууд ерөөхдөө одоо арай багаар даварах хэвээр. Тэгээд энэ дэлхийн эдийн засаг, дэлхийн хувьд, инх тайвны хувьд, Middle East-ийн хувьд, Ираны хувьд, Сауди Арабийн хувьд, Сириагийн хувьд ерөөхдөө энэ маш сайн мэдээ. Тэгээ хамгийн сайн мэдээ юу юм бэ гэх юм бол энэ Америкийн хувьд бол амар сайн мэдээ. Donald Trump-ийн хувьд амар сайн мэдээ. Одоо Donald Trump тэ энэ лузерыг дэмжих ёсгүй байхгүй юу? Бибиг дэмжих ёсгүй, Израильчуудыг дэмжих ёсгүй. Энэ улс төрийн хувьд бол энэ тэ фейлдсэн хөдөлгөөн болоод эхлэх юм бол дэмжих ёсгүй. Тэгээ дэмжихгүй хаа. Donald Trump инстинкттэй. Тэрийг үнэрлэж чадна. Тэ өөрийнхөө нэр төр карьер тэ хаяхгүй хаа. Програм хангамж, химбэл оюухан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүлж болно. Яагаад гэх юм бол надаа байнга программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь тий санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ихснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй тий чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тий бодит амьдрал дээрээ туршлага аваа. Тэгээд төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээд дэлгүүр мэдээллийн постны доор байгаа. Тэгээд хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлттэй за тэгээ код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтуурын ажил авч болно. За иймэрхүү юм сонирхож байгаа юм бол тий санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.